Одоо юу бодож байгаа юм? Одоо юу би загас бодож байгаа. Наруутог бодоол байсан. Өнөөдрийн өдөрлөг таалагдж байна уу? За өмнө жилүүдийнхаас нөгөө нэг цахилгаан станц үзэж байгаагаараа арай онцлог. Тэгээд нөгөө группийн хэмжээнд зохион байгуулж байгаа. Олон хүнийг хамарж байгаагаараа арай л онцлог болчихсон. За тэгээд ер нь цахилгаан станц буюу эрчим хүчний салбар гэдэг бол бус салбаруудаас маш их онцлог. Яагаад гэвэл энийг бол ганц мод гал болохгүй гэчээр нэг хүн биш, маш олон хүний хариуцлага, маш олон хүний хамтын ажиллагаа, маш олон хүний уур ухаан, маш олон хүний инженер хүний хөдөлмөрөөс бүтэж байна. Шинжлэх ухааны техник мэдлэг чадвар үнэхээр ижүүлсэн юм байна. Монгол улсынхаа төлөө үнэхээр зүтгэж байгаа юм байна. Энд ажиллаж байгаа бүх хүүхдүүдтэй энэ сайхан мэрэгжлэгтэй энэ улсуудаа бүгдээр нь халуун баяр хүргэмээр байна. Одоо нэг Монгол улсын стандартаас 6-аас 7% бага утаа гаргаж байгаа гэдэг чийсэн тэр нэг таалагдсан. Улсад ийм станцууд олон байгаасай л гэж хүсэж байна. Тэр тутам цахилгааныг ер нь юунд ашигладаг бай танаа гэрвэл? Гэрд, ууц, iPad. Яг бодит байдал дээр одоо ар гэрийнхэн хүмүүс одоо ямар нөхцөл ажиллаж байгаа тэр бүхэнтэй танилцаад явж байгаа нь маш хүмүүсийн хувьд бол айгүй гоё байна л гэж байна. Хүмүүсийн сэтгэлийг сонсоход олон сайхан залуучууд ажилддаг юм байна. Бүтээн байгуулалт маш их сайн хийсэн байна. Ер нь цаашдаа ч их юм хийхээр ингэж төлөвлөсөн байж байгаа юм байна. Хөргөлтийн системийн юунд бол надад их таалагдлаа. Нийтдээ нэг 16 ширхэг сенсорыг хөргөж яадаг юм байна. Энэ бол одоо Монголдо ер нь манай Монголд бол ийм хөргөлтийн систем байхгүй шүү дээ. За бүгд гараа өргөрөө. 2 3 яслаг. Гараа өргөрөө. Баригдаагүй цахилгаан станцыг эрчим хүчээр тусгаар Монгол болохын төлөө хийж бүтээж байгаа. Тэгээд энэ бүтээн байгуулалт энэ ажил үйл хэрэгт маань хамгийн гол хүчин зүйл, хамгийн гол нэрийн баялаг, нэрийн ажилтнууд байдаг. Бид нар 100 мод гэдэг нэртэй нийгмийн хариуцлагын хариуцлыг хэрэгжүүлдэг. Бид нар маш их хэмжээгээр үр дүнгүй биш хамгийн гол нь бодиттой үр дүнтэй дээрээс тарьсан моднууд маань хараа хямдтай хамгийн гол нь байг урагчих юм ирээдүйн нь үр дүнгүй хардаг. Хамт олонныхоо хайртай гэр бүлийнхэнтэй уулзж байгаанууд маш баяртай байна. Бид нэр юу хийдэг гэдгийг ингээд танилцаж мэдээд дээрэс нь ингээд гэр бүлээрээ өдрийг үр дүнтэй хамгийн гол нь ингээд эргэн дуусахад юм сайхан өдрийг өнгөрөөж байгаад маш их баяртай байна. Бөөрөлжүүдийн цахилгаан станцын төслийг бас энэ жил гэр бүлийнхэн болон зочдод үзүүлэх боломж нээгдэж байгаа. Тэгээ нас хамгийн анхны хүүхдүүд олон гэр бүлд их дурсамжтай үйл ажиллагаа болж байна гэж бодож байна. Манай групп бол нэг 2000 гаруй ажилтнтай. Тэгээ энэ ажилтнуудын ар гэрийн хүмүүс бас аав нь ээж нь ах эгч нь одоо жоохон юу ээж бүтээж байгаа гэдгийг бол яг нүдээр ээж битээр ингэж үзэж харах бол үнэхээр ач холбогдолтой юм сайхан арга хэмжээ болж байна. Ростороор ажиллаж байгаа хүмүүсийн ар гэр ерөнхийдөө яг ямар ажил хийдгүү, одоо эр нөхрөө ямар ажил хийдгүү, өөрийнхөө гэргийгээ ямар ажил хийдгүү гэдгийг ер нь нэх мэддэггүй амнаас нь сонсдог зөвхөн гэртээ очиад тийм ээ. Ажлын байран дээр нь очиод яг юу хийдгүү, тэнд нь ямар зүйлс байдгүү гэд маш олон мэдээллүүдийг ингээд мэдж авч байгаа юм. Баяртай байна.